Ийм амар усан амьсуудыг үргүүгээр яаж цав цагаан болгодог нууцаасаа хуваалцъя. За тэр маань бол ингээл төмпөнтэй усанд бүгдийн сайхан хийж агаад цэнхэр атакасаа хийгээл нэг хонуулцдаг байгаа. Эрэгтэй хүүхдээ айлууд бол цагаан амьсыг ийм аимшигтай болгодог гэдгийг баг мэдж байгаа. Манай цэнхэр атак бол цагаан амьс, цагаан цамд, цагаан пудалк, чүүл гэд бүгдийг маш гоё өнгөөрүүлдэг. Маргааш өглөө нь ингээл бараг хэрн өөрөө салцсан, зарим нь бараг угаагдсан юм шиг ингээд бараг цэвэрхэн болсон байдаг. Гэхдээ л угаах шаардлагатай учраас угаалгын машиндаа хийгээл эргүүлээл болоо. За хитрхи аимшигтай толботой хувцсанд бол би ингээд ёроолоор нь жоохон бас угаахтаа нэмээд хийждэг. Өгнхон угаалган дээр угаагаал гаргаад ирэнгүүт ингээд нөгөө амар болсон байсан амьснууд маань ийм гоё өнгөрцөн байдаг. Ерөөсөө үрээгүй, би гараараа нь ухаагүй, ямар нэгэн илүү үйлдэл ерөөсөө хийгээгүй мөртлөө нэг хоног тэгтэхэд ингээд бүх хэр бортг нь ингээд салцдаг шүү. Манай жижигхэн амьс байна. Тэгэд ер нь бол урд нь бол маш их гараараа нухдаг байсан. Тэгээд одоо бол цэнхэр атактай учирснаасаа хойш маш амраар хөдөлмөрөө хөнгөвчлөөд дандаа юм гой цэвэрхэн цагаан амьстай явдаг болсон доо.